Санаа санаа 근데 이만큼 이게 deposit 있죠. 아까 같은 곳에 신고서 창조적이 되는데 요원들랑 같은 거는 자, application으로 알아, 알겠지로 다 deposit 있어. 지금 거의 약속 deposit 나서 있어 같은 약속 지금 거의 지금 반갑다. 자, 그 deposit fees, deposit의 하위 Marka hangi явуулгад энэ дээр авах тавсан хэлбэрээр логистикээр давхаар энэ нийт одоо бийсээр хийх байгаа бүх койныг харагдана. За эндээс ямар бүлгийн койныг хэвлэж байгаа вэ гэдгийг сонгоно. Ямар бүлгийн койныг хэвлэж байгаа вэ гэдгийг сонгож USDT-ээр сонгочих. За сонгоод энэ deposit application эсвэл санаас маш их том хэрэгтэй хайр байгаа. За энэ хайрыг копи хийж аваад хүн рүүгээ одоо тань руу задлах хийж байгаа хүн рүүгээ энэ хайрыг өгнө. За энэ хайрыг өгсөн тул юу авах вэ гэхээр одоо энэ дээр байгаа одоо та өөр хоорондоо зүгсэн байна уу? Одоо тэтгэл өөрсдөө хүн дээр авсан байна гэдэг тэр нам сайн хэвчээ нэгээс хоёроо энэ хамгийн наадаар ингээд суудаа өөрснийхээ дараа суудаа одоо тийм юу явуулахаар болоо гэдэг нэг копидод энэ чатраа явуулах тэр чатраа явуулаад хасаад юуруугаа тийм шатны зураг ингээд хамтдаа ингээд явуулах зүгээр байдаг. Яг энэ хоёр одоо энэ зурган дээр байгаа хоёрын цаад явуулах хүнсэн санруу заалах хийх хүнсэн өөрөө нэг их хахад их хүн байдаг нэг хоёр дараагийн нэг зүйл тухайн хүнтэйгээ тохиолдно. Инструкцийг тэгин юу вэ? Если хавар би USDT-ээр одоо ахмаа тэр надад TS хараар тэр би хоёроор би одоо хариуд найдангуй инструкцээр ахсан гэдэг өөр санагдаж байна. Яагаад заавал энэ тогтолцоо юм бэ? Инструкцаас хамаарат шинтгэл өөрөө их багтаан гэдэг. За тийм. Если харин шинтгэл USDT-ээр хав хэвээр шинтгэл USDT-ээр TS хараад хэвээр хоёр энэ нь $25 зэрэгтэй $24 USDT-ээр зэрэгтэй. TS хараад хэвээр $25 хэвээр хасагдана. Энэ үгээр та хэрэг $50 цогцоод заавал TS хараад хэвээр $75 заалах. За тийм энэ хасагдаад таасан $50 USDT гэсэн. Тэгвэл та AC хайрцагыг сонгохгүйгээр TS хайрыг одоо сонгоод ингээд авчиад тавьсан гэдэг. Та одоо тэр хүнтэй танилцуулах хэрэгтэй хүмүүстээ та өөрөө заах хэрэгтэй. TS хайрыг хийхдээ бүхэн шинжилсэн нэг USDT-ээр одоо шинжилгээ байдаг учраас заавал 75 цогцоо 51 цогцоосаа 50 USDT-ээр хийж байна. За мэдээж шинжилгээ шийдвэр гэх юм уу тийм одоо арга замууд мэдээж байгаа. P2P дамжуулах юм уу ингээд аргуудаа. Өнөөдөр одоо бодит бичээ буюу нөгөө крипто хийх юу асуух хоёроо тэр дараагийн зөвлөгөөн дээр авах. За тэгэхээр энэ нэтворкийг одоо өөр хоорондоо буюу шилжүүлж байгаа хүлээж авах байгаа хоёр хүмүүс тохирсон байна. За дараагийн нэг зүйл магадгүй USDT-ийг хэвлэхдээ танад шинжлэх ухаан гэж бодоод TS-ийг хариуд хэвлүүлээд явсан байдаг. Та одоо бинанс компанитэй танруу
одоо босс стресс хийж байгаа хийж байгаа хүн чинь өөр бизнес одоо танаас юм уу өөр бий тэр бизнесийн одоо тийш 20 дэмжиггүй байх юм байна. Заавал хариу шилжүүлээд өөр аргагүй байна. Тийм учраас хоёр бизнес нөгөө бизнес тохиолдол хоёр бизнесийн хоёулаа тухайн бизнес одоо нөхцөлийг дэмждэг байна уу үгүй ээ гэдэг чинь одоо хэвчээ гэдэг асуулт. За дараа нь зарлах буюу вичаалын тухайрыг за би тийм нэгэн рүү одоо тэрийг шаардсан хийх хийх байгаа гэдэг. За би нэг хүн $50 одоо хийх юм одоо үстэй хүн надад таалагдсан. Тэр хүний таны миний депозит хийдэг хүмүүсээс аадсан юм. Аадсан аваад энэ дээр кофе хийсэн. За энэ дээр нөхөж тэр хүн чинь тань руу ээлжийн харин аадсан байсан бол та ээлжийн харин гэж байгаа. Тэр хүн чинь тань руу ээлжийн харин нөхөхийн вайдад авсан. Босод авсан байсан бол та ээлжийн харин сонгож хийх. Тэгвэл вайдад авсан нөхөж хийж байгаа нөхөж бүхний бодож ханхайн маань одоо энд очихгүй эсвэл үсний гэж хацаа байна. За дараагийн хэсэг нь одоо би түрүүний яриад байсан одоо networking шинжилгээ ялгаад таах юм гэж үү? Тэрний өөрчлөлт за хэдийгээр эцсийн хөрийн шинжилгээг харъя. Би хүмүүс рүү $50 хийсэн гэдэг. $50 хийсэн нь би 75 USD ялгаад тий. Та хүндээ тэр батсан network fee гүйцэтгэх шинжилгээ дээр хийсэн бүтэндээ бол 25 USD байгаа. Тасгаарсан. Одоо ингэж итгэх та тэр хүнээсээ TAC 20 боёо network хийх активыг авсан байдаг. Би энэ 75 биш хүн 50 гэсэн 51 залгуудаад 50 USD-тэй нэг одоо USD гэсэн фи буюу одоо шилжүүлсэн шинжилгээгээр өгөх боломж шилжүүлэх боломжтой. Тэгэхээр network гэдэг нь маш чухал. Тэгээд network-ийг батлан сонгож одоо тэр network-ийнхаа адрессыг авдаг гэдэг. Тэгээд дээрээс нь шинжилгээтэй холбоотой учраас их баг гэдэг шинжилгээтэй холбоотой. Энэ нь хошуу гэдэг яа. За ийм байгаа. Тэгэхээр энэ бизнесээр бол хацаа хахах шүү. Тэгээд зарим хүмүүс над руу явдаа яагаад одоо би хүн рүү тэр шилжүүлж байгаа биткойн одоо хүн рүү ингээд шилжүүлж байгаа өөр би 20-оор тэр шилжүүлж байгаа одоо ээлжийн 20-оор би 2-оос нь шилжүүлэлтээ авах гэж асуусан. Тэр зарим нь би энэ нэг одоо USD хавсан. Тэр хүн маань ээлжийн 20-оор шилжүүлсэн. Би болохоор TAC 20 гэдэг network-ийн wide авсан. Одоо яг энэ ирээд авахгүй гэсэн бол маш олон хүмүүс. Тэгэхээр нөгөө network болгон өөрөөр нь энэ ирээд авах боломж байхгүй гэж байна. Тэгэхээр нэг та албад хэлээ. Би та албад хэлээд авахтай байсан нь олж ихгүй юм байна. Үүсэлтэй байгаа гэдэг. Тэгээд энэ таны миний гэсэн юм байна. Нэгтгэж үзүүлэх зүгээр байдаг шүү гэдэг. За тийм байна. Тэгээд та бүхэн манай ойлгосон асуултууд зүйлээ зургаартай ойлгох боломжтой байх гэсэн тайлбарласан байхаа бодсон. За ер нь яг үүсээ хийх нь бол одоо
зардаг хэрэгтэй бол хэрвээ та энэ дээдлэгчдээр хийх юмтэй дээр нь багийн физик гэж хангалттай энэ физиктэй өндрөө хийх энэ дээр хаад хүний систем одоо хавуулаад нэтворкөө AC20 гэж сонгоод за ямар адресийн хэрийг нь сонгоод за тэгээд хэдий хэмжээний coin хийх заан яаж гэх юм бэ? Ангууд AC20 шийдэх 60 залгах гэсэн таалагчсан дээр байна. За тэгээд энэ вичаа гэдэг нь бичээ гаргаж ирнэ. Тэнгүүд энэ вичаа гэдэгтэй хахаар таны бүсний дугаар болон финанс бүсний мэйл хаяасан хинт код дараад баталгаажуулалтын очино. Тэр баталгаажуулалтын дээр давхад 6 оронтой код ирнэ. Тэгэхээр усныхаа буюу мессежийн дээрээ мэйл дээрээ тавиад нэгсэндээ одоо бүдгийг хамт буюу зөвшөөрөө дагаад яв. Тэгээд санахсан. За энэ дээр нөгөө надад одоо ECC байхгүй сайтай бүдгийг харагдсан байгаа. Тэр нь нэг самхан гэж таасан. Тэгээд яагаад байгаа тийм дараагийн телефон дээр крипто биштэй чат буюу түүх за их доллараар виза картаар дамжуулаад буюу кредит картаар дамжуулаад виза картаар дамжуулаад яаж одоо тийм орлого хийхээ USDT-ээр төлбөрөөр яаж орлого хийхээ гэдэг хавьд тэгээд тавсан өгүүлбэрүүдээр бас нэгдэл зэмсээр байгаарай. Тэгээд асуух асуултууд комментээр асууж байна. Тавсан бүтэнд нь асуулт